За үйлдвэр технологийн парк гэхээр хоёлаа бас үзэгчдэд тодорхой ойлголт өгөө тий. Мэдээж налах дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой газар нутаг байх нь. За тэнд одоо яг үндэсний үйлдвэрлэгч нар за үйл ажиллагаагаа мэдээж тодорхой хэмжээнд дэмжүүлэе гэж хүсэж байгаа одоо компаниуд, хувийн иргэд, аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бол сонирхож иж магадгүй шүү дээ. Тэдэнд ямар боломжийг нээж өгч байгаа вэ? За ер нь нийслэлээр бол нийтдээ 310 га газрыг одоо бид нэр одоо төлөвлөсөн байна. Эхнээд 2017 онд 120 га, 2019 онд 130 га, за 22 онд 60 га газар буюу 60 га газар дээр нь барилгын бөөний худалдааны төв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бөөний одоо борлуулалтаар хийх гэсэн. Ингээд нийтийн 300 га газрыг одоо боломжтой одоо хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй орхиж тендерээр одоо зөнгөн шалгаруулах компани одоо үйл ажиллагаа хийх боломжийг нэгдүгээр бүрдүүлье. За хоёрдугаар тэндээ бид нэр барилгын материалыг одоо үйлдвэрлэх. За одоогоор бол нийтийн 65 аж ахуйн нэгжүүдээр гэрээг хийцэн 182 аж ахуйн нэгжүүд хөсөлт өгсөн. За эндээс яг доктортой үйл ажиллагаа одоо эхлээ явж байгаа 4 одоо аж ахуйн нэгжүүд бол хөрөнгө оруулалтаа оруулаад одоо үйл ажиллагаа хийгээд явж байна. Нийтдээ бол хувийн хөрөнгө оруулалт өөрсдөө хийж байгаа нь 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 4 аж ахуйн нэгжүүд өөрийнхөө одоо тэр үйлдвэр аж ахуйн нэгж байгаагаа хөгжүүлэх явах. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар төрөөс ямар нэгэн одоо мөн нэхгүйгээр өөрсдөө одоо үйл ажиллагаагаа хийгээ явах. Гэвтэл энэ дээр төрөөс ямар одоо бодлого барих вэ гэхээр нөгөө дид үтцийн асуудал. Цахилгаан ярьж байгаа маань зам харгу. За одоо энэ дээр төрөөс ямар одоо жишээлбэл татврын ямар хөнгөлт байна. Тухайлбал газрын одоо төлбөрөөс нь чөлөөлөх гэдэг. Тэгээ энэний хоорондын харьцаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээл явж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн нэг одоо хүсэж байгаа юм өнөөдөр үйл ажиллагаа бид нар ингээд яваад байгаа нөгөө татвар газрын чөлөөлөх ямар одоо тийм хөнгөлт байна тэрийг их илүү аж ахуйн нэгжүүд нь сонирхоод ингээд тэр одоо нөхцлүүдийг гаргадаг. Тэгэхээр өнөөдөр засгийн газар дээр хүртэл одоо ер нь төв аж нөгөө түншлэлийн хуулийн үндсэндээ нөгөө газраас нь татвараас нь тийм ээ үйл хөдлөхөөс нь ийм зүйлүүдийн чөлөөлж өгж энэ хөрөнгө оруулагчдыг аж ахуйн нэгжүүдийг дэмжиж гэдэг ийм одоо юм хууль дүрмүүд нь гаргаад одоо хэрэгжээ явж байгаа. Тэгэхээр энийг аль болохоор төрөөс гарч байгаа энэ бодлого шийдвэрүүдийг тухайн аж ахуйн нэгжүүдэд яг одоо газар дээр нь хөрсөн дээр нь буулгаж өгөх гүүр нь л одоо бидний энэ үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэлийн технологийн одоо паркийн гол үүрэг болчиход байгаа юм. Тэгээ энэ цогцолт одоо журмууд бол эхнээсээ гарч эхэлж байна. Тэгээ одоо яг энэ журмууд яг дүгнжиж гарч ирж байгаа гоч ерөнхий бол бид нэр зорилго нь бол ерөөсөө л энэ төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийн зохицуулалтыг тухайн аж ахуйн нэгжүүд яаж хүртэх юм. Эргээд аж ахуйн нэгжсээ яаж бид нар одоо тэр шимийн хүртэх ёстой юм. Эцсийн цаана хэрэглэгч, эцсийн цаана тэнд ажиллах хүчин бид нар илүү бий болж нөгөө хүний амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө л одоо бас гол одоо энэ үйлдвэрлэл технологийн паркийн утга нь очиод байгаа юм. Тэгээ үйлдвэржилт гэхээр бид нар үйлдвэр хийгээд явж байгаа юм ямар одоо уялдаа холбоог бид нар хангаж өгөх үү, ямар гүүр хийх үү гэдг нь л их одоо занглаа холбоос болчиход байгаа юм.